Одон дор сувх тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг бизнес судлаач Бат Эрдэнэ бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон Энгийн бөгөөд төгс Хадала Боевент тэтгэж байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Одон дор сугаар болон NTV телевизээр зам 83.3 107 столгоны Одмонд радиогоор хүрч байна. За өдрийн батаах. Өдрийн минь. За юу Вьетнам засварчин яриа авч ба. За Вьетнамыг бид хэдийн ойлголтоос арай өөр. Одоо ч өсрөнгүй Зүүн Азийн хамгийн урдцтай өсөж байгаа эдийн засаг тий. Бид Вьетнам засвараар төсөөлдөг байсан бол Вьетнам будаагаар төсөөлдөг байсан бол үгүй. Электроникийн экспортын гол нийлүүлэгч Samsung тэнд хамгийн том төвөө барьдсан тий. Тэгээ гадаадын хөрөнгө болд хамгийн одоо ээлтэй тата нөхцөлтэй ийм улс байна. За тавч танилцуулахад Вьетнам 100 сая хүн амтай. Засаглалын хувьд болохоор нэг намын тогтолцоотой социалист улс. Аль бие усны нэршлэл нь болохоор социалист бүгд 8 дахь Вьетнам улс. Газар нутгийн хэмжээгээр манайхаас 5 дахин бага газар нутагтай. Чийгчлэрээ 10 дахин их чийгчлэлтэй. За энэ үзүүлэлтүүд бүгд дурддах гад ингэ дурдж байгаа. За тогтцын хувьд хойноос урагшаага нэлээ нарийн сонжирсан. За хараад хэлбэрээ за би энэ бол миний юу шүү хэлж болох юм уу? Сүүжний ясрах хэлбэртэй тий. Тийш шүү дээ. Тий нэг тиймэр хэлбэртэй. Нийслэл ханаа нь болохоор тэр хойд хэсэгтээ төвлөрөөд газар нутгийн хэмжээгээр хамгийн том хот нь Данаан буюу нэг талдаа 70 гаруй улс нөгөө талдаа өөр улстай хэлэлсэн. Ингээд яг төв центртэй байж Данаан гэж улс хоттой. Хүн амаар хамгийн томоор болохоор орчин зуугчдаар хамгийн томоор болохоор Сайгон сүүлийн нэр хуучлаар бол Сайгон сүүлийн нэр нь Хошимин. Энэ Вьетнамыг сүүлд улс болгож байгаа нэгтгсэн Хошиминых нэрээр ирсэн. За хамгийн тэр хүн ам ихтэй гэдэг нь 14 сая хүн нэг хоттой байдаг. Хошиминд бол 14 сая хүн байдаг байна. Нийслэл ханаадаа болохоор 8.8 сая. Гэх мэтэр ийм үзүүлэлттэй ийм улс байжээ. Тэгээд яаж бодохоор одоо миний дурсамжинд бол нэг Вьетнамын дайн гээл нөгөө Rainbow Hunter calendar те ингээл нэг тийм бараг л шороо шиг тэгэл баргийн Rainbow очоод хятаал байдаг те. Өөр нэг тийм төсөөлөл биднес байдаг гэсэн шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэл одоо бид чинь тэнд одоо яаж монголчууд сүүлийн үеиг тэр аяллыг харж гинөө те. Нөгөө 7 хоногийн аяллаа хөтөлбөр 5 эхлэх хүн 5 саясан зүгж шүү дээ. Тэг яагаад ингэ дэлхийн нийтээр тийш нүүж өвлжөд байгаа. Усны шууд аятаа нүүгээд байгаа. Тэр чинь тийм таатай орчин татаад байна шүү дээ те хүнийг. Тэгвэл энэ дээр би өнөөдрийн бэлтгэсэн нь болохоор Вьетнамус яаж тийм гойлцсон юм. Нөгөө бид саяын ярьжсэн энэ алга ургуулах мэт яаж юм болсон юм. Гэхдээ одоо яг өнөөдрийн сэдвэр бол яг болсон гэхээс илүүтэйгээр энэ аливаа зүйл ингээд нэг цаг мөчлөг нь давхцдаг тий тэр нандин мөчүүдийг бариад авах хэрэгтэй. Тэгээд тэр капитализмыг алгасан гэдээ монголчууд хэлдэг шиг аливаа зүйлийг нь алгасдаггүй юм байна. Давхар 2-3 шат алгасдаггүй зүгээр алхаа гарчвал эрсдэл багтаа байд юм байна гэдэг энэ түүхэн цаг үеээр харуулах гэж бэлтгэж байгаа. За тэгэхээр энэ дээр бидээс өнөөдрийн сэдв юу яригдах вэ? Колони үе, Францын колони үе дэд үтцтэй болсон боловч бүх ашиг гадагшаа урсдаг үе. Дараа нь колоноос салсан боловч өмд өмөрд гэж хуваагдаад нөгөө геополитикийн хувьд томчуудын тоглоом болж бүр хядсан өөрсдөө. Дараа нь дайн дуусаа социализм байгуулна гэж орсон чинь бүр дампуураад баларсан. Буюу зах зээлийн эдийн засгийг хүлээн зөвшөөрөх урдч нөхцөл гэж сэдв байгаа. Дөрөвдөд нь болохоор дой мой шинжилэл буюу энэ зах зээл энэ бийг ойлгосон үе. Дараагийнх нь болохоор хувийн хөвшил одоо нөгөө улс орны хөгжлийг авч явдаг юм байна. Тийм ээ. Тэгэхэд гадаадын хөрөнгө оруулалт гэж ямар чухал юм гэдгийг ойлгосон үе. Дараа нь
За ингээ хөрөнгө болоод нэг юм хийгээл гэдэг юм байна. Үгүй юм байна. Тэнд зах зээл хаана байна? Тэнд чинь л тэр хөгжил ирд юм байна штэ. Буюу хятадыг хүлээн зөвшөөрсөн үе. Долоо дахьт нь болохоор Made in Vietnam-аас designed by Vietnam болсон одоогийн үе гэсэн. Ийм 7 сэдвийг хамарч ярихаар За. бэлтгэлээ. Аль болох уртхан шиг тавчлаад ярив. Энэ дэр ихтэй айгүй нюанстай юмд орж ирж байгаа. Колони үе буюу 1887-аас 1954 он хүртэл 70 жилд Францын колоничлалт байсан. Францууд 1887 онд Франц French Indo-China холбоо нэрээр Вьетнам, Лаос, Камбочиг захирч эхэлсэн. Францын колони байх үед бол дэд бүтц баригдсан. Тэрний үег бол түрүүний ярьдсан одоогийн нийслэл Ханаагоос доошоо одоогийн хойшин буюу тухайн үеийн нэрээр Сайгон хүртэл нийт энэ урт сун тогтсон газар нутгаа нефт явахаар 1700 км төмөр замыг анх барьжээ. Мэдээж гадаад экспорт хийх гээд Франц руугаа нөгөө гадаад экспорт хийжээ. Франц руугаа нөгөө түүхийдээ татахын тулд хэд хэдэн том бомбтуудыг барьжээ. Гэх мэтээр нэлээд хөгжиж исэн. Тэгвэл энэгээр Францууд яг тэндээс юу олборлоод юу хийгээд байсан тий. Тэр нөгөө байгалийн баялаг гэж яадаг тий. Газар доорх баялаг, газар дээрх баялаг. За энд бол газар дээрх баялаг тэр утга нүүрс экспортлж байсан. За хамгийн их Француудын авсан зүйл бол каучук, кофе, халуун ногоо, саримс, будаа. За яагаад эднүсийг байдаг юм? Байгаль экологийн хувьд би нэг Монголоо бол нэгт өрдөхгүй бүгд мэдж байгаа учраас гэхдээ яг энийг ярьж хахад Монголд яг юу хэрэгтэй, ямар геополитик, ямар газар тектоникийн юу те байрлал зүй юм уу гэдгийг ингээд бодоод уялдаад яваад байгаарай те. Тэгэхээр байгаль экологийн хувьд бол энэ агро экспорт гэдэг байгаа. Энэ газар тариалангийн экспортын бүр идеал бүс, төгс бүс юм байна л да. Тэ. За хөрсний хувьд улаан базальт буюу вулканик базальт соёл гэж дэлхийн хамгийн үржилт шимтэй хөрс Вьетнамд байдаг юм байна. Тэгэхээр энэ нь болохоор каучук, тэр кофе, перцентерт бол тариалахад хамгийн тохиромжтой. За хөрсөн тийм юм байна. Ур амьсгал нь хөрсөн хитэн гоё байлаа гэд манайх дөрөв улиралтай бол бас биш шүү дээ. Тэгэхээр ур амьсгалын хувьд түрүүний тэр чигшлэг дурдаад байгаа нь манай Монголоос 10 дахин илүү, 11 дахин илүү чигшлэлтэй. Энэ чигшил нь тэр каучукийн модны өсөлтөд бүр маш сайн байна л да. За дараагийнх нь болохоор робуста гэдэг кофений төрөл. Энэ болохоор бас яг тэнд л аягүй сайн ургадаг. Ингээд жилдээ 2-3 удаа ургах цаахгүй юу? Бид хоёр өстө одоо жилдээ нэг л ажил хийдэг бол тэднийх зүгээр л улирал нь 3 удаа ургах завчдаг. Ингээ усны нөөц хангалттай. Тийм юм. За ингээд хөрсөн бэлэн байна, цаг уурн бэлэн байна. Ажиллах хүч нь байхгүй бол хэцүү шттэ тий. Тэгэхээр бүр эгэнд 19-р зууны сүүл 20-р зууны эхний хагаст хүн амынх нь 80-аас 90% нь одоо монголчууд бүгд л малчд байсан штэ гэдэг шиг угаасаа тэр тийм газар нутаг дээр гинт Францууд орж ирээд газар тариал эрхэлсэн биш. Нөгөө удмын одоо юу гэдэг лээ нийтээрээ 90% нь үед амьдсан тариаланчд. Ингээд тэр тариаланчд байж гин ажиллах хүчинд байж гин газар нь байж гин одоо тариад байхаас шахаад тийм шүү дээ. Тэгэхээр энийг юу гэж хэлээд юм гэхээр Францын үнцгээс харах юм бол энэ түүхийн эдийн одоо бааз нөөц газар л болчихж байгаа байхгүй. За ингээд ярихлаар за одоо тэгвэл тэр яагаад каучук гэж тариад байгаа те ургадаг болохоор тариад байгаа биш ээ те яагаад тэгэхээр 1900 оноос эхлээд нөгөө дэлхийн тэр автомашины тренд эхэлсэн те Ford T загвар гэл те модель T гэдэг. Тэгэхээр тэр үе яасан гэхээр каучук орчин машины эрзэнэн иданг ялангуяа дугуй хийж байгаа. Ингээд Францын Michelin Dunlop гэсэн одоо компани гэдэг чинь одоо дугуйны алдартай одоогийн одоо бүр алдартай. Тэр энэ эрзэн үйлдвэрлэгч нар дэлхийн каучукийг хянахын тулд энд орж ирсэн. Ингээд Вьетнамын каучукийн 80% нь Францын компани мэдэлд байжээ. 1930 оны статистикаар. За эндээс хамгийн том нөгөө газар эзэмшигч нь Michelin гэж компани байсан. За би газар өмчлөл эзэмшил ашиглалтыг бас нэлээд сая энэ тайлбарлахын тулд тодруулж байгаа. Кофе бид одоо ингээл өдөр тутмын уугаал гэдэг те. Хизэнээс яг юм юу болсон юм бэ
бүр ингэж viral болсон юм бэ гэхээр Европын кофений хэрэглээ 1900 яг онтой давхсан юм байна. 1900-аас 1950 оны үед нэг шуурга болсон юм байл та кофений шуурга. Энд ерөөсө хамгийн бүүн болж исэн. За тэгэхээр энэ Европын кофений зах зээлийг болохоор Франц хангаж ижээ. Тэндээс аваад хангачлаа гэсэн үг. За жишээлбэл түрүүний кофе дурдсан Robusta гэдэг төрөл нь Вьетнамд төгс ургадаг ба харин Arabica гэдэг кофе байдаг шүү дээ. Тэр болохоор өндөрлөг бүсэд ургадаг сортын кофе юм байна. Тэгэхээр энэ Вьетнамд Robusta гэдэг энэ ургадаг юм байна. Тэгээд яг 1900 онд давхцсангууд кофег тариад эхэлсэн биш. Франц Вьетнамд кофений тариалтыг аль биесээр 1857 онд эхлүүлж ижээ. За ингээд маш их кофетайс учраас зах зээлээ нөгөө юу яагаад бий болгоод кофег одоо сурталчилдаг юм яа тийм нийтийн хэрэглээ болгоод 1900 оноос бүр кофе тэр аяараа бүүн болжээ. Будааны хувьд энэ бол алдартай Вьетнам будаа гэдэг бол одоо дэлхийд алдартай тийм. Будаад хамгийн баг өртгөр маш ашигтай одоо манай нүүрс гэдэг шиг бүр өстой нэрэ Францын бүх будааг сорсон байгаа. Гэхдээ Франц гэнэ Вьетнамын бүх будааг Францд сорсон бөгөөд яг л дахиад 1900 шүү. 1900 оноос 1930 оны хооронд Франц Вьетнамыг дэлхийн топ будаа экспортлагч болгожээ. Гэхдээ Франц тэр үзүүлэлтээр экспортын тоогыг харахаар Вьетнамаас будаа экспортлогдоод байгаа шүү дээ. Гараад байгаа шүү дээ. Гэмжиг харагдаад байгаа боловч яг энэ үед болохоор Вьетнам хүн амын хоолны хүнсний аюулгүй байдал, хүнсний хомсдол бүр амар орж ирсэн тий. Тэгээ энийг чи яагаад хэлж ийн гэхээр нөгөө цэрэг дайны яваад. За, сармис перц халуун ногоо. Халуун ногоо ер нь цааш тамдад авахд айгүй өндөр маржинтай бүтээгдэхүүн юм байна л да. Тэгээд заавал чигээр мийг нь хадгалаад энэ заахгүй бүр хатаагаад нунтагчлахлаар бүр хөнгөн болчихсон тий. Гэлээгээд бусад жимсг нь эсвэл хүнсний ногоо шиг шимт хижээлээ үндсэн үүргээ алддаггүй ганц бүтээгдэхүүн юм байл да халуун ногоо. За ингээ энэ дөрвөөр ерөөсөө бүр ингээд одоо Монголоос бол нүүрсээс алт уран гэдэг шиг ингээд аваад явчихж байгаа тийм. За эднүсийг бид дурдаад байгаа нь цаана холбож ярих гэдэг дурдаад байгаа. За энийг яаж тэгвэл Францууд хийсэн юм бэ гэхээр газрын хураасан мэдээж нөгөө колонилж байгаа улсынхаа газрыг бол зэрэг хүчээр хийжнэ. Ажиллах хүчийг шахсан, татврын бодлогоор дарамтлсан тэд бүтцийг экспортлол зөвхөн нөгөө бомб руугаа явхал экспортлохоос тэр хүмүүс яах нь ирээдүйд нь зориулж одоо тэд бүтцгээгүй. За банкуудыг монопол болгосон тодорхой ургамлын үйлдвэрлэлийг албаар бүр монопол яаж илүүдүүлсэн саяны дөрвийг. За энийг болохоор extractive institution буюу нөөц сорогч институт энэ цонгодог жишээ гэж үздэг юм байна. За энэ дээрх бүгд шийдвэрүүдийг яаж хийсэн гэхлээр газрын хураач нь тэгээд ажиллах хүчийг яаж шахдаг 80% таа яваад байгаа шүү. Бүр одоо нөгөө социализм шиг 100% бас түрээд хурааж авчаагүй 20% нь байлаа. За энэ үед яадаг байсан гэхлээр чи Франц компани би чамд ажиллахгүй гэдэг 20% нь өөрөө будааны юм уу кавчукны тариалан эрхлээд юм уу компани байгуулах юм бол нөхцөл нь нөгөө надад ирж байгаа татврын дарамт маш өндөр. Франц компани татвар авахгүй. Экспорт татвар авахгүй. Тэгэхээр би өөрөө баг компани байгуулснаас чамд ажиллавал ашигтай байхгүй. Дээр нь тэр сайн татвараар. Хоёрдугаарт нь болохоор дэд бүтэц зөвхөн Франц компанидаа үйлчлэнэ. Тэгэхээр би одоо тэр нэг хэдэн юм өөрөө үүрээд одоо яаж явах юм те бомб. Дараа нь банкнууд зөвхөн Франц компани зээл болгоно. Гэт ингэчглэр би чи одоо хориглоод Вьетнам хүн компани байгуулж болохгүй шүү гэж хэлэх алавгүй ингээ эдийн засаг боломжоор нь боомлчиж байгаа байхгүй. Тэгээ өөр ирэхгүй компани хаагаад одоо чамд ажилтан болсон арай дээр. Тийм байна. За тэгээд ингээр юу болж исэн гэхлээр түрүүний ярьжсэн маш их экспорт хийгээд байгаа хэрнээ бүгдээрээ гадагшаа урсаад байсан. Жишээ авах юм бол нөгөө энэ айгүйх би нэг хэлмээр үт юм үгүй. Хүний цалин орлого өндөр байх нь мэдээ сайн. Гэхдээ цалин мөнгө чинь орж ирсэн бүхнээ иддэг. Бүр одоогийнхоо бүгдийг дуусчаад ирээдүгээсээ зээл авч иддэг. Энэ хэв маяг бол Монголд бүр дэндүү байгаа байхгүй. Нөгөө ахын зээл аваад иддэг. Тэ ахын зээл юу н хамгийн ашиггүй. Тэ. За болж гэнэ үгүй юу? Тэ болж байна. Ахын зээл авчхаар
ерөөсөө идэж уухын одоо цанданд туссан гэдэг шиг. Хідэн төрлийн цалин аваад цалин чи яаж ч өсөөд төржлөө дуусна. Буюу Вьетнамын хувьд хоримтлал юу ч байхгүй. Хоримтлал гэдэг чи яагаад гэвэл нэг хоримтлуулж харах гэдэг байгаа ш. Ирээдүйдээ зориулаад байна ш. Ирээдүй чи юу вэ? Нөгөө нэг хүүхэд залуу үе чинь тэдний боловсрал шүү дээ, тэ. Тэгэхээр тэрэндээ ямар ч хоримтлал байхгүй болохоор улс ер нь сониод байгаа. Дараа нь за ингээд ийм хэцүү байхад ер нь ямар л улс таата байгаад байх вэ, тэ. Бүгд л ингээл дургу байгаа. За ингээд 1900 оноос яг тэр хитрхи их мөлжлөг эхэлсэн мэт түрүүний таймангууд нь яг таарж байгааз 1900 оноос гинт кавчукийг болгоод ингээд бүр хитрхи бүр ингээд чичрээд арчихлаар дотоодын эсэргүүцэлтэй толгарсан. Гэхдээ дотоод дээр энд бас нэг энэ дотоодын эсэргүүцлийг зөв эхлүүлэх хүмүүс нь үндэсний сэхэтнүүд л гэж байдаг гэж байгаа. Айлч түүхэнд. Үндэсний сэхэтнүүд нь гэдэг нь юу вэ гэхээр зүгээр одоо босгочд гэх юм уу шин биш ээ, нэг ялгаатай. Тэ. За энэ ялгаатайнуудыг одоо би тайлбарлаж өгнө. За тийм. Хойлоо ивент итгэгчид танилцуулаад тэгээд өргөлжлээ. За дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент итгэж байгаа. За MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. За нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон байгаа. MMS компани цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологиуд суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгохоор онцлог компани байгаа. За яг өрөөндө таарсан ийм үйл ажиллагаа явуулдаг их гоё компани байгаа гэдгийг тодтогон хэлмээр байна. За эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-ээс сонгох боломжтой шүү. За баярлалаа. Баярлалаа. За ингээд ард түмэн бугаасаа бухимдалтай байсан тэмцээд талд ингээд жижиг сажиг юм цог гараал яваад байсан. За ингэж жагаад 30 жилиг тэр тэмцэлтэйгээл ингээд дотоод яваал ээжээ. Ингэж байгаа 1930 онд Хо Ши Минь байгуулсан Вьетнамын коммунист нам гэдгийг байгуулад нэг нөгөө энэ тэнд яваад байсан салан задгаа нөхдүүд нэг чиглэлтэй болоод гэдэг юм уу те. Зохион байгуулалтанд ороод нам амтай болоод төвлөрсөн удирдлагатай болоод ингээд төвлөрсөн удирдлагатай болоход нэг удирдлага гарч яд бус хүмүүсийг уруу татахгүй ш тэртээ тэргүй тэр нөгөө сум суурин газар бүх л ингээд газруудад орон нутагт тэр 30 жил явсан сүлжээнүүд чинь бүр ингээд яатсан партизаны дайн явуулах тактиктайгаа ингээд эхэлсэн. За ингээд хитгэдээ тэглээгээ дийлчээгүй. Ингээд явж итал цаг үеийн байдлаас болоод 1940 оноос 45 оны үед нөгөө Франц өөрөө суларцсан. Юу өөрийгөө яйдаа болсон. Ингээд бүр гинт нураад очихгүй юу? Франц өөрөө толгойд байлдаж мэлдахгүйгээр өөрөө тэндээ баларцсан. Ингээхлээр 20 дугаар оны үед Франц алга болчихгоот Япон зөрөөд аваад ирсэн. Ингээд Япон Францыг шахаад яг нөгөө албан юугаараа болохоор төрийн эрхийг бол Францууд бариад байгаа юм шиг. Гэхдээ Япончууд зэрэгт яг хэн одоо дэрэмчин байг бол Япончууд наваад ирчээд байдаг. Ингээд бүр хоёр одоо нөгөө дээрлэгчтэй болсон. Ингээд бүр хэцүү болсон. Ингээд Франц Японы гэсэн давхар колонийн дарамттай болоод ингээд байж буцаад гинт нэг өдөр Япон алгуулсан 45 онд буугаад тэгээд алгуулсан. Тэгэнгүүт буцаад нөгөө юу нэг үүлэмжлэн нар шиг жоохон юм гарч байгаа. 1945 оны 9 сарын 2-нд яг энэ уулымжлын нар нь энэ юугаар Хо Ши Минь тэр даруй ханаад тусгаар тогтнолоо зарлчиж байгаа. Нэг мэдээлэл хийж штэ тэр хүн байгаа мó байхгүй мó гэдэг дэлхий баг анзаарахгүйсэн бол тэнд нэг хүн мэдээлэл хийчихэж байгаа. За тэгээ мэдээлэл хийхлээр энд нь Францууд дайнд усаад буцаад орж ирж байгаа. Юу гэсэн үг альбан бичгэн дээр бол танах чи манах штэ гэдэг те. Тэгээ ороод ирэхлээр яг нөгөө 45 оны дараагаас чинь газар нэг геополитик юм болж исэн хятад Орос хоёр Вьетнамд тусалж байгаа. За ингээ өртөө болж шүү. Вьетнам тэр хоёр ахад өртөө болж гэсэн үг шүү дээ, тэ. Тэгээд ингээд хуваагдаад явж итал туслаад явж итал Америк хөө энэ зүүн өмнөд Азад чинь гинт бас нэг социалист тус гарчвал болохгүй гэд. Тэгээд бас нөгөө талаас нь ингээд эхэлж байгаа. Ингээд зөндөөл түүх байдаг шүү дээ. Хоёр талаа өмнөд хойд солонгос гэдэг шиг. Ингээд хоёр талаас нь тусламж өгөөд арчилсан улс гэж нэг гарч ирээд социалист улс гэж нэг хоёр гарч ирээд зүүн өмнөд хойдоороо ялгагдаад явж итал ерөөс ингэсэн. За ерөөс эднүсийг өөртөө нь сонгуулийн хийлгийа
Тэ? Гээд 54 оны 7 сарын 21-нд Женевийн гэрээгээр энэ хоёр улс өөрсдийнхөө шийдэх юм байна. Хүн ам нь шийдэг аль байхаагаа. Сонгуулиар шийдэе гэд. За ингээд 56 онд сонгуул явагдах ёстой гэд хоёр талын дараа сонгуулийн бэлтгэл байдал гингүүт одоо нөгөө сонгуулийн үеэр өстой намууд чи яаж бие бинийгээс хамаг муухай үздэг вүлээ. Яг тийм юм болсон. Энийг бол бүр гаднаас буюу одоо нөгөө Америк, Оросын дэмжлэгтэйгээр ёстой нөгөө пропагандаг энэ бөмбөгдөд нэг мэдсэн чинь сонгуул болохоос өмнө хоёр хуваагдаад эхэлсэн. Учир нь юу вэ гэхээр нөгөө 1900 оноос ахуулаад хойш миний тэр социалист намч нөгөө айгүй хөлтэй намар бол хөлтэй гэж ярьдаг улс төрийн айгүй залгамж шалаатай. Тэгээ сонгуул хийх юм бол ер нь бол социалист улсад яах нь ялах нь социалист Вьетнам болох нь тодорхой болчлоо гэж үзээд сонгуулийг явуулахгүй талаас Америкууд үзэж эхэлсэн. За ингээд нэг мэтгэд нөгөө төр хуваагдал нь 2 жилийн төр хуваагдал ингээд 17 дугаар өргөрөөр хуваацсан байсан хуваагдал чинь шууд дайм болчихж байгаа байхгүй. Ингээд 2 дугаар бүлэг буюу колоноосоо салсан ч хоорондоо байлдаад эхэлсэн те толгой эзэнгүй. Ингээд 54-өөс 75 хүртэл 21 оны 21 жил ерөөсөө дайн тулаа. Энэ дайн тулааны үед бүр мүлжүүлж исэн биш. Мүлжүүлээд нэг кавчукны үйлдвэртэй дээрлэхүүлээч болтгоо нэг дэд бүтцтэй байсан бол одоо энэ бүр юу ч байхгүй хоёр талаасаа бөмбөгдөлцөөд талбаач байхгүй юу ч байхгүй. Тэгээд дандаа нөгөө цэргийн хоолгонцол тусламжаар нөгөөдөл нь л өөрсдийн талыг авч үлдчих гээл тусламж өгöd өгдөг те. За ингээд 20 жил үргэлжлээд сүлдээ бүр туйлдэн штэ. За тэгээд хойд нь болохоор өмдөө эзэлж аваад ингээд Вьетнамын данд одоо Америк ялагдсанаар Вьетнамнууд социалист улс болж болсон. Тэгээ яг тухайн үеийн социалист лагерын жишгээр зөвлөлт холбоот улсын маягийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг шууд копи пейст хийсэн. 75 онд. Гэтэл 75 онд бид Монгол улс яатсан гэсэн чи одоо бүр ёстой нөгөө социалист улсынхаа манлай дээр явж ирсэн үе шүү те. Яг одоо 70-аас 80 он чинь социалист лагерын хамгийн оргил үе гэж байгаа шүү дээ. Яг энд оргил үе явж ирсэн. Тэгээ ийм оргил үе социалист лагеруудын жишээнүүдийг ингээд маш их сурталчилдаг байсан учраас эргэлт буцалтгүй нэр тэр үед хойшимны оронд бие юу ч юм уу байсан бол те. Гэхдээ эн чинь л чухал юм гэж харахаар байгаа зү те. Тэр Вьетнамуудын орд байсан бол. Ингээд энэгээрээ шууд аваад хувийн өмчийг хориглоод чөлөөт эдийн засаг гэж байхгүй. Үнийг төрөөс зохицуулна. Арилжаа 8 гэж байхгүй. Наа чи дамын 8 нэгийгээ шулж байгаа асуудал. Хүнсний хуваарлтыг улсын дэмжлэгтэйгээр тэгш олгоно, картын системд орно гэдэг ингээд шууд явцсан. Тэгээ энийгээ болохоор тухайн үед сонсох юм бол би ч гэсэн бас нэрийн зөвл юм санагдахаар хийж байгаа байхгүй. Бүхэн манай ард улсын бүхэн тэгш хэрэгтэй байх хэвээр. Хин нэгэн бусдаас илүү идэж болохгүй. Тийм учраас ингээд нормжуулж байгаа. Тэгэхээр өлсгөлөө ард түмдэг угаас өсгдөг байгаа байхгүй. Нэр нь тийштэй. Инкот надаас илүү идэжсэн. Би инкотын холыг маргааш яг адилхан иддэг болно гэвэл надад айгүй таатай сонсогдсон шүү дээ. Шудраг сонсогдсон. Шудраг сонс. Айгүй шудраг гэдэг нэрийн дор. За ингээд болноо те. Тэгээд энэ эцэг улс одоо те намын арга эсвэл одоо тэр том гоё ах Орос ах гэдэг нөхөр бол ерөөсөө биднийг насан турш тэж гэнэ. Гоё явааз. За яг ингээд шууд бүгд итгэхэд байгаад орцсон. Тэгээд энэ нь 75 оноос ороод 86 он гэхэд бүр дампарсан. Дайн байлдаантай үед ч хүн чинь нэг дайснаад арчи гэдэг зоригтой байд юм л дөлсөн чамаагүй, шаргацсан чамаагүй ингээд нэг зоригтой. Энэ бүр ингээд жүүч болцсон. Яах гэдэг юм мэддэг байлс те. Хөгжил байхаа болчих. Хөгжил байх. За энэ статистик дүнгээр харах юм бол юу болж ин гэхлээрэ энэ хувийн хвшлэг 100% хориглочихлаар тухайн үед байсан нөгөө өмнөддөө байсан колоничлалын үед чудлаа үнэн хашаанда юм тариад байсан нөхдүүд бүр байхгүй болсон. Энэ нь 30 мянга гаруй аж ахуйн нэгж байсан юм байна. Тухайн үед өрхийн аж. За тэгэд мэдээж нөгөө монголчууд бол сайн мэдж байгаа. Капиталист үлдэгдлүүд гэдэл ерөөсөө хайх чавч чадал те нэлээд болсон. За өмнөд Вьетнамд байсан 1.4 сая газар тариалангийн газрыг шууд төр хурааж авсан. Хоршоолол гэж байгуулад хоршоололд нэгдэхээс татгалцсан фермүүдийг эсэргүү гэж үзэн одоо цаазаар аваач эхэлсэн. Бүх үйлдвэр төрийнх л байх хэвээр. Гэт 100% 79 он гэхэд 100% төрийн салбар. Төрөл бүх юм хийдэг болсон. За мэдээж ингээд төр явчихлаар энийг болохоор нэр хэлээдэх юм. Нэг худалдаа авахчийн
загварж идэг байхгүй. Төрөл ганцхан худалдаж авна. Тэгээ чи гуталч хийсэн, талахч хийсэн, юу ч хийсэн төрдөөл нийлүүлнэ. Төрөл тэрийг худалдаж авна. Тэ? Тэгээд бүгдийн нэг саунд хийж жагаад буцаагаад тарана. Буюу Баян-Улгийн аймагт нэг талахын дүгэн байлаа гэж бодъё л да. Тэрний талахыг нааш нь төв рүү авчирж улсын том агуулгад хийжгаад буцаагаад Баян-Улгийн аймаг нь норомчлоод зүсээд хэрчин болгоод тараадаг байлаа гэж бодъё да. Гэр нь яаж ч утсан нэг ашиг бол байхгүй хаа, зөв биш баха те. Гэхдээ за үнэгүй тээвэрлэлт юм байлаа гэж гадны Оросын тусламжаар айгуугаа төмөр зам барьдчихдаг гэж. Тэрийг бүгдийн үнэгүй гэд бүр тооцъё заа юу. Мартын идеал. Гэхдээ талах чаачдаг юм байгаа зү. Тэ. Гэхдээ ерөөсөө яаж ч утсан ерөөсөө буруу байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд бүх цалинг тэгш нөгөө хоолн тэгш идэж байгаа юм чинь цалинг тэгш. Дарга байна уу, цэрэг байна уу нэг цалинтай. Баян-Улгийн ч очно уу, тэнд ч очно уу бүх юм нэг үнэтэй. Төгрөг хорийн талах ижилхэн сонсогдож байна те төгрөг хорийн талах ямар сандаа үнээрээ 9 тосмос гэж ярих хөт те. Энд чинь үнэн нь бүр ингээ брэнд болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр нь маш олон жил тогтвортой гэд зарлж байгаа. За үйлдвэр бол алдагдал малдагдал гэдэг чинь тэр капиталист зах зээлийн нийгэм юм аа. Ашиг алдагдал гэдэг бол зах зээлийн нийгмийн л асуудал. Үйлдвэр бол нормал биелүүлэх хэрэгтэй. Тэ. Ямар ч үнээр хамаагүй нормал биелүүлээрэ. Норм биелүүлэл байх юм бол тэр ёстой маш сайн. Тэр дарга бол маш сайн. За ингээр институцийн доголдол буюу эдийн засгийн бүр ингээд ойлголт бүр ингээд арчигдаад ашиг алдагдал чинь муухай зүйл юм байна те. Тэгэхгүй ер нь байхгүй март тэрийг орог март. Эдийн засгийн хууль мөл гэсэн юм. Эдийн засаг гэж юм бол байхгүй. Наач капиталист нийгмийн зүйлээ. Ингээд бүх эрх мэдэл намын мэдэлд очино. Намын мэдэл гэдэг нь юу гэсэн үг вэ? Нөгөө нэг шүүх засаглал, институцийг бий ярих гэж байгаа шүү бас те. Шүүх засаглал, гэрээний эрх, бизнесийн эрх бүгд намын гарч шийдвэр гаргалт зөвхөн саяны норм биелүүлэхийн төлөө гаргадаг. Гүйцэтгэл зогёо. Чиглэл ямар зорилгоос гэхээс үлтэйгээр зөвхөн дарга юу гэсэн нь хийгдэж эхэлнэ. Норм биелэлт. Энэ дээр айгүй тэнэг юм хийж байгаа. Одоо ингээд Баян-Улгийн аймаг айгүй сайн байлаа гэж бодъё л да. Тэгсэн Дорнот аймаг жоохон муу байлаа. Тэгэнгүүт Баян-Улгийн аймгийг харсан чинь Дорнот аймаг хурцаар ухаад Баян-Улгийн аймаг трактор ажиллуулж илаа гэж бодъё л да. Тэр тракторын нийш нь явуулчих. Дорнот руу явуулчих. Яг л энэ хоёр нэг нь айгүй сайн хийгээд нэгэд муу ажиллаад байна шүү дээ. Үгүй тэгш л байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ трактортай болоход илүү байгаад байгаа юм бол тэр муу ажиллаж байгаа газар руу техник тохиромжийг явуулсан. Энийг болохоор үйлдвэр аж ахуйн нэгжийн дайчилгаа гэдэг хуулиар хийжсэн. За ер нь бодоод байхад ер нь айгүй буруу нөгөө юу гэдэг бүр локал датан зөндөө яваад байгаа шүү дээ. За ингээд үр дүнд нь юу болсон юм? Топ будаа экспортлагч улс 1976-аас саяны хууль батлагдсанаар 79 он буюу 3 жилийн дотор цагаан будааны үйлдвэрлэл жил бүр буурсаар 79 онд энэ улс экспортлагч биш импортлогч улс болсон. Будаа тусламжаар авч эхэлсэн. 3 жилийн дотор. Ядуурлын төвшин хамгийн дээцэгтэй буюу дэлхийн топ улсууд энэ үед болохоор Зимбабве гэж улс хамгийн ядуу байсан юм байна л да. Тэгээ тэрний жоохон дээрхэн талбал явж байсан юм байна. Бүр адгийн улс болсон. За фермүүд хоршоонд ороход хоршоо сайн муу гэдэг байгаа юм. Хоршоо яг зөв ажил бол бас зөв. Хоршиж хамтдаа хүчээ нэгтгэе гэж байгаа бол нэг гоё. Гэтэл үгүй хоршоонд орсон хүн болгон чамд нэг үйлдвэрийн толон чамд нэг талах өгж байгаа надад нэг талах өгж байгаа. Гэхдээ бит хоёрын би 10 талах үйлдвэрлэж байгаа чи нэг талах үйлдвэрлэж байгаа. Хоёулынгийнх нь 11 гэд тоолоод хоршоонд тоологдохоос биш. Батэрд нь 10 талах буюу 10 дахих бүтээмж гаргаад нь хамаагүй хоёуланд нь орой гэхэд нэг тусам талах өгнө. Гэхдээ би чамаас яагаад маха эдэн 10 дахин үйлдвэрлэх алавтай юм бэ? Гэхдээ бүр ингээд унтарж штэ тий. За тэгэхээр тэгээ бүгдийн л улс сураагаад авдаг. Тэр улсын сан руу л орчих. Тэгэхээр тэр санг өдөрдөж байгаа нөхөр бол нилээн өөр ирэхгүй паварыг авч байгааз. Тэгээд 1980 он гэхэд төрийн үйлдвэрлэл нь 80% нь шууд алдагдaltaй. Эдийн засгийн өсөлт нь 77 онд 77-оос 82 оны хооронд 2.3% өсөлттэй 0.4% өсөлттэй сүүлдээ өсөлтгүй болоод хасах болоод эхэлсэн. Ингээд шууд уналт. За ингээд энэ үед юу болсон гэхэлэр нөгөө параллел далд эдийн засаг black market гарч ирсэн. Түүний
нийт барааны 60% нь далд эдийн засгаар. Одоо энд будаан, тэнд будаан гэдэг өврийн юмраар орсон. Тэр хаанаас гарч байгаа будаа гэсэн чинь өөрөө гэртээ будаа үйлдвэрлэлчээд юунд яваад байгаа биш. Нууцаар зараад байгаа юм биш. Тэгэхээр тэгжүүл баг сайн шүү те. Гэтэл үгүй нөгөө нэг төрийн үйлдвэрүүдээс чинь хулгай хийж байгаа. Нөгөө дарга агуулгад нь байж шүү дээ. Нэгэндээ өгөөд аваа гаргаад зараатах гэдэг. Энэ манай 90-ад онд болсон тийм үү? Апугийн архинаар гинт нөгөө дандаа далд орсон шүү дээ. Апугаас авч чадахгүй байхад л нөгөө годомжинд бол апугийн архи байгаад байдаг гэсэн те дээр үед. Тэгэд хууль бусаар шилжснээр ингээд юу болов гэхээр хар зах дээр гарч эхэлсэн. Ингээд хүнсний 60% нь өдөр тутмын хэрэглээ. Энд нөгөө нэхмэл идэл Вьетнамч хийх байсан шүү. Социалист лагерийн үед. Тэгээд 70% нь хар зах дээр борлогдож эхэлсэн. Ингээд хяналтаас гарч байгааз ямар тач ингээд хүн өөр ирэхгүй ч амьдрахын тулд усыг яагаад ч боохгүй гэдэг шиг явуулчихж байгаа. Төр өөрөө бүр хөдлөхгүй саад төмөрс болж хувирсан, бул хар чулуу болж хувирсан. Энэ дээр институцийн одоо алдаа. За институц гэдэг нэг яриад гэдэгс манайх айгу докторгүй институцийн хомсдолд орж ингээд институцийг нэг тодорхойлоод өгч. Институц гэдэг нь юу гэсэн үг вэ? Аливаа нэг зөв хүмүүс за ингээл тогтолцоо буюу аятайхан хүмүүс, аятайхан баг, аятайхан дүрм гаргаад тэр аятайхан дүрмээрээ бусд нь ажиллаж гинүү гэдгээ нэг хэрэгжүүлэгч байгуулга нь зөв хэрэгжүүлээд цагдаа сэргийлэх нь зөв хэрэгжүүлээд тэгээд энэ гурвын тойрсон тэгээ буруу болоод нийгэмтэйгээ зөрчилдөд байвал дахиад нөгөө хүмүүс чинь дүрмээр шинжилээд гээд ингээд хөгжилд явдаг, спиральчиг явдаг зүйл гэд харж итал энэний дор ил тод байдал гэдэг хөрсөн дээр л энэ гурав зөв ажилт юм байна гэдэг энэ логик алдагдчихлаар институц одоо муу институц юм да тий. Тэгээд энэ одоо юу гэмтэй жишээгээр авахд за замын хөдөлгөөний дүрм гэ байна уу? Монголд байна аа. Тэ? За торгох механизм байна уу? Байна. Замын хөдөлгөөний дүрмийг амьдрал дээр сургуулж авсан уу? Ургуулж авсан. За ингэ байж штэ тэ. Гэтэл энэ дээр энэ гурийн баланс маш зөв байхгүй бол зүгээр байгаагаа тайжчихлаар үгүй. Нэг хэсэг нөгөө архины тухай хууль, архины ил сурталчилгааны хуулийг гаргахад би бүрийг санаж байна. Нөгөө маш том самбарууд годомжинд байдаг үе байсан шүү дээ. Сонгуулийн сурчлагаагаар нөхдөөд том самбар өрчөөд дараагийн сонгуул хүртэл төрөлсөлдөг нэг тийм үе байсан. За тэр үед яасан гэсэн архины компаниуд сурчлагаагаа бүр ил хууль гарангуут бүр айгүй ихээр тавьж гисэн аахгүй. Яасан гэсэн чинь одоо би буруу санаагүй болвол сурчлага хийсэн компаниг 100,000 орно гэсэн. За. Тэгэхээр би хэрэг архины компани авсан бол тэгэж бүх самбарыг худалдаад ав. Бүгдэнд нь 100-ийн төлгөн үстэй. Тэгэхээр нөгөө цаашаа шийтгэлийн энийг хэмжээ гэдэг чинь өөр айгу тохиромжтой юм аа, тийм байна гэж. За ингэнгүүт нөгөөдөл чи хамгийн эцсийнхэн одоо буруу сумыг тавьж байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо манай Улаанбаатар хот гэсэн чинь яаж олж ирээд яаж бүтээмж гараагүй байхад гинт хотын төвгийн ажилчдын цалинг өсгөлөө гэдэг шиг тийм. Шууд бүх ажилчдын цалинг 5 дахин өсгөнө гэж зарласан юм. 5 дахин өсгөнө. Бүгднгийн цалин өсгөлөө гэсэн юм. За оронд энэний үр дүнд нь юу вэ гэсэн чинь инфляц 80 онд 70% байсан бол одоо манайх чинь 2 оронтой тооноос 1 оронтой тооруугаад хөрх амт яваад нь штэ. Зөвлөлт тавьсан. Манайх тэгээ 10 эдтэй. 11-ээс 16 гэмтрэг явж итал Вьетнамд яасан гэсэн 70%. 80 онд 70% инфляцтай. 5 жилийн дараа саяны энэ 85 онд гаргасан цалин тэтгэвэр тэтгэмжийг 5 дахин буюу 500% өсгснөөр энэ 500 ч нөгөө 70 дээр нэмэгдээд 85 онд 587% инфляцтай. Юу вэ? Тийм үү? Тэ. Гэдг нь одоо чи цалин авлаа юм хотдож авах гад дэлгүүрлөө алхаж явах хооронд цалин 100 төгрөг чинь 20 төгрөг болчихно. Харин тийм. Тий. За 86 онд буюу жилийн дараа 774%. Гэт бүр ерөөсөө мөнгө биш болсон. Ингээд харахаар төр юг хариуцдаг юм бэ? Хууль, шударга ёсоо бараг нөгөө хил гайлаа хамгаална гадны юмнаас. Дотооддоо хүмүүсийн эмх замбруугийн байдлаас хууль дүрм журмаас сахиулна. Мөнгөн тэмдэг дээрээ усаа баталгаажуулна гэдэг. Аль нь ч байхгүй болчих жоох. Тийм. Ингээд 1986 онд Вьетнамын эдийн засаг бүрэн дампууржээ. Эдгээр ч одоо нэг Зимбабwe доллар руу явлаа шүү дээ. Тий. Одоо тий. Ингээд энэ нь болохоор энэ нөхцөл нь тэр Вьетнамын 86 онд Домо гэдэг шинжилгээг хийхээс аргагүй болсон.
За энэ социалист чинь бүр бүтэхгүй юм байна. Бид бас байлдаа үзсэн үлдсэн. Хин нэгэн том улсуудыг дагаж орж үзв. Колони байж үзлээ. Бүгдийг үзсэн хүн одоо тэрнч зүв юм уу, энэч зүв юм уу гэж эргэлзээд байхааргүйгээр ерөөсөө зах зээлж хэлж юу. Энэ хараа дэлхийд дээр жишээ нь зөндөө байж хаад тэднээс зүгээр суралцж болно шүү дээ. Тэгэхгүй зүтгүүлсээр яваад ийм байдалд орж байгаа байхгүй. Тэ? Жишээ нь зөндөө байгаа шүү дээ. Одоо манайх ч гэсэн авчгаар жишээ нь зөндөө байгаа шүү дээ. Тэгэхэд өөрсдийнхөө зүтгүүлсээр байгаа. За il ивент тэтгэгчид танилцуулаад За. За энгийн бөгөөд төгс ураатай хадалабо өнөөдрийн дугаарыг ивент тэтгэж байна. За арьсан чигшил өгөх гол үүрэг бүхий дөрвөн төрлийн хилорооны хүчил агуулсан. За энэ нь арьсны өнгөн хэсэгт болон арьсны эпидерм давхрын гүнд хурч чигшил өгдөг ийм бүтээгдэхүүн байгаа. За энэ дөрвөн төрлийн хилорооны хүчил гэж байгаа шүү дээ. За эднийг цухас тайлбарлах юм бол энгийн хилорооны хүчил, супер хилорооны хүчил хоёр нь арьсны өнгөн хэсэгт чигшил өгч арьсыг усчуулж өгдөг юм гинэ. За харин нано хилорооны хүчил нь арьсны эпидерм давхрын гүнд хүртэл чигшлийг өгдөг юм байна. За энэ дөрөвтг нь эсэлдүүлсэн хилорооны хүчил гэж байгаа. Энэ сүүлд нэмэгдсэн байлээ. Арьсны гүнд нэвтрэхээс гадна авсан чигшил алдагдаж ууршихаас сэргийлж өгөх үүргийг давхар гүйцэтгэдэг гинэ. Арьсан чигшил өгдөг бүтээгдэхүүнүүд чинь жоохон байжгаад ууршаад алга болчихдээ юм. Тэнгүүд энэ эсэлдүүлсэн хилорооныг нэмчихээр тэр нэг ууршуулахгүйгээр ингээ барьчдаг юм байна л. Тэгээд ер нь байнга ингээ далайн хэрэг дээр явж байгаа юм шиг юм чигшилтэй л яваад байх боломжтой юм бэл. Тэгэхээр манайх чинь бас хуурай одоо витаминыг бодох юм бол хэд 5 дахин бага 11 дахин. 11 дахин бага чигсэлтэй. Хуваараа газар гэсэн үг шүү дээ. За тийм болохоор одоо энэ бүтээгдэхүүнийг авчих юм бол Вьетнамд явж байгаа юм шиг л болох юм. За ингээд өнөөдрийн дугаарыг маань одоо энгийн бөгөөд төгс хадалаа боёвын тэтгэлээ. За энэ бүтээгдэхүүнийг Монс Эмийн сан болон GGI Beauty дэлгүүрүүдээр худалдаалж байгаа. За Монсоос бол шууд онлайнаар захиалаад гэртээ хөргүүлээд авах боломжтой байгаа шүү. За баярлалаа. За энэ дээр ялгаа нэг гарсан Монголоос ялгаатай ардчлал руу зах зээл эдийн засаг шилжчихэд. Энэ доомыг хэн хэрэгжүүлсэн бэхлээр тухайн үеийн социалист засгийн нам нь өөрөө хэрэгжүүлсэн. Өөрөө. Тэгээд маш гоё хэрэгжүүлсэн баг. Арга техникүүд нь энэ надад маш гоё сонирхолтой санагдлаа. Яагаад энийг бодож олоогүй юм болоо гэж. Хэдэн онд л батах? 86 онд. За. 86 оноос түрүүлээ эхэлсэн шүү. Тийм байна. Хүн хүсэж хийх бусдын хийж байгааг дагаж хийх хоёр чинь арай өөрөө гэдэг нь энд бүр ил таагдсан. Гэхдээ би бол тэгээч болтугай 90 онд хийсэн нь маш зөв. 89 онтой. Гэтэ 3 жилийн өмнө энэ мар хийжээ. За, айгуу сонирхолтой хэсэг байсан байна. Нөгөө дарга нарч гэдэг юм уу эсвэл нөгөө сэхэтэн бүлэг. За дарга гэхлээр муухай би бол жоохон дурггүй. Тухайн үеийн шийдвэр гаргагч бас сэхэтэн бүлэг байгаа. Тийм ээ? Юм мэддэг. Бас онлайн мэдлэгтэй. Бусдын ихвчлэн бүгд нөгөө ийм малгайгаа өмсцэн усанд ингээд будаа суулгаж байгаа шүү. 90% нь. Одоо манайхаар бол нөгөө хөрхи одоо нөгөө нөхдүүд юу гэх юм дэ одоо нөгөө эсрэг үсэрч зүгээр л. Тэгээ тэр хүмүүсийн буруу биш. Яг л тэр хүмүүс ч үнэхээр өдөр тутамд ажилдаа даашлагдаад байна шүү дээ. Албаар энэ хүмүүс чинь гидсийн тийм нөгөө юм бодохооргүйгээр нэг амтараа ингээд тийжээгээд байна шүү дээ. Тэгэхээр тэр боддгоо хэсэг чинь бас тэнд байгаа. Тэгээд тэр хүмүүс яаж исэн гэхлээрэ зах зээл гингүүтэл нөгөө өсөлтөн л төрөлтөн л энэ капиталист нийгэм гэдэг чинь өстой бүр манга гэд ингээд үзүүлсэн хүмүүс чинь хэдий коммунист социалист нийгэм муухай байсан ч хүлээж авч чадахгүй. Тэгэхээр энд айгүй гоё арга хэрэгжиж. За 5 арга зүйлс. Нэгдэх нь туршилтын арга. За нөгөөдөл чинь хайж байгаа шүү дээ. Зах зээл рүү шилжиж орох гэсэн чинь бүр хадны мангар нэр орчих үедээ. Тэгэхээр гинт нэг өдөр задлаад л бүх юм оронгороо эргээл гудамжинд аллаг таллаг болчихгүй. Яасан гэхээр нэг сумаас эхэлж байгаа. Туршилтаар pilot policy гэдэг байгаа. Туршилтын бодлого. За энэ нэг сумыг хувьд гаргаад үзье. Тэ амжилттай авах юм бол дараагийнх нь үзүүлээ. Дараагийнх нь үнэхээр самсруугүй нэг нь амжилттай болсон биш. Дараад нь 2 3 газар яг дуурайгаад амжилттай болчих юм бол энийг хуульчлаа гэж явсан байгаа байхгүй. Ингээд даад нь ус даяар тэрийг хуйлгаж батлна. Нэгдүгээр жишээ. За тэгэнгүүт энэ дээр юу гэсэн 81 оноос туршилт нь эхэлсэн шүү. 86 онд баталсан гэсэн үг шүү. За тэр доомойгоо 86 онд зарласан гэсэн үг. Доомой гэж шинжилгээ зарлахаас өмнө 81 оноос туршилтууд эхэлсэн, пайлот тоглолтууд эхэлсэн гэсэн үг. Айгу ухаантай гоц. Тийм. Тэр тэгэхгүй яавтаа гэж бодмоор. Зүйл талбарт бас шахаж шаарддаг юм бах та. Натаа бойл гэж. Яг үдэ тэр туршилтны хүүхдэлтийн дүмж харахгүй. Усаар ингэх юм бол нөгөөдөл чи хой гэж орж ирэх байхгүй. Тэ. За энийг болохоор ингэсэн юм. Юу хийсэн гэхээр өөрийн хуваарьт үлдэгдлийн систем гэж юм явсан юм байна.
Тэр нь яасан гэхээр бүх юм хураагаагүй. Чи улсынхаа нормыг биелүүлчих юм бол илүү гарсныгаа өөрөө аваарай. За одоо нөгөө итгэвчлэн шууд ороод ирж байгаа. Тийм шүү дээ. Тэ? Улсынхаа нормыг биелүүлчих илүү гарсныг би өөрөө хийдэж шүү дээ. Манай хүүхдүүд эдэн. Тэ? Тэгвэл бүр идэвхтэй ажиллаж эхэлж шүү дээ. За ингэнгүүт л зүгээр ганцхан энэ өгүүлбэр одоо нэг ийм юм л одоо ингээд зарлцахад л бүх хүнд ороо шашгинаад эхэлчихэж байгаа байхгүй. Нөгөө залхуурж ясан хүмүүс ч бүгд шашгинаад эхэлнэ. Ерөөсөө гоё байгаас тийм. Яста алга эргүүлэх гэж энийг хэлдэг баг. Дараагийнх нь зөөлөн нэршлийн техник гэж юм бодлогоор ашигласан юм байна. Түрүүн яриад байсан нөгөө капиталист гэж одоо хэдүүлээ социалистасаа болоод капиталист руу нэгдэг гэх юм бол бүр айгүй том бүр ингээд оюун санааны өөрчлөлт гарах хэрэгтэй болоод байгаа байхгүй. Одоо манайх ч гэсэн. Тэр нэг жоохон зайл хэрэгэлсэн байгаа. Хөрөнгө оруулалт гэдгийг ерөөсө гадны дэмжлэг шаардж байсан. Ягаад гэвэл Францууд хөрөнгө оруулалт нэрээр дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэрээр л ерөөсө колоничлоод ирсэн учраас хөрөнгө оруулалт гэдэг нь ерөөсө мангаа гэж бодож ирсэн. Тэнгүүд тэрийг ингэсэн юм. Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн түлхүүрчлөө ингэж нэрлсэн юм байна. Хамтын ажиллагаа гэсэн. Биднүүст одоо тэр гадны дайснууд юм оруулах гайгүй маа. Бид чинь харин гадаад улстайгаа ер нь мөр зэрэгцсэн ер нь том нааш цаашаа мөнгө төргөө нааш цаашаа болгоно. Дайжгүй тий хамтдаа. Дараа нь хувийн бизнес гингүүд л хориглоод аягүй олон жил болголцсон ч хувийн бизнес гэдэг нэг л гим хийгээд байгаа санагдаад байгаа байхгүй. Тэрийг юу гэж ирсэн чинь хувийн хөтөлбөрийн үнэлгээ гэдээ нэрлэлсэн юм байна. Тэгээд тухайн үед юу гэж сонсогч хувийн бизнестэй хөнгүүт яг дайсан би тэр хүнээс хол юм санагдаж байгааз. Өөрийн чинь хөтөлбөрийн үнэлгээ гэхэлэр над дээр нэр нь наадаад орж байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр би өөрийнхөө би хөтөлбөрийн үнэлгээгээ сайжруулахын тулд чинь сайшаал нь над дээр байхгүй. Хөдлөөл байхаас яах вэ те? Дараад нь компани ашиг гэдэг чинь компани гэдэг чинь их муухай зүйл байхгүй. Компани ашиг, муухай зүйлийн ашиг гэхэлэр айгүй муухайгаас л ашиг гарна гэсэн үг шүү дээ. Бүр ойлголтын зүрхтэй байгаа. Энийг яасан гэсэн чинь илүү үлдэгдлийн сан гэд нэрлсэн юм байна. За Монгол дээр жоохонд буухгүй ч магадгүй орчилгон тийм шүү. Илүү үлдэгдлийн сан. За одоо түрүү чинь нөгөө нэг нормод шатсан. Илүү юм би өөрөө гэртээ идээд захин зарцуулах надад ирсэн шүү дээ. Тэгэхээр энийг хин муухай гэж хэлэх юм. Тийм шүү дээ. Тийм. За ингээд нэрслүүд дээр нөгөө манайхан чинь л атомын технологи гингүүд атом бөмбөг шууд ингээд тархинд нь нөгөө стереотип үүсчихэд байдаг тийм. Уран гингүүд л одоо юу гэдгийг нэг өөр юм бодоод байгаа шүү дээ тийм. Үхэл хагцлах гэж шууд холбочоод байдаг тийм. Тархинд бүр ингээд холбоос үүсчихэд айгүй хэцүү салж чаддгүй. Тэгвэл энийг ингээд шийдчихэж. Заавал тэр унаанаар нь илүүлээл заавал тэр атомын бөмбөгтэй яриад ах албагүй юм байна. Ногоо энерги гэдэг ингээд нэрэн солилцсон бол арай ямар юм бэ л да. Энэ үед энэ улсын боловсролын түвшин хэр байсан бэ? Нийлэн доогор байсан. Тэгэхээр түрүүний ярьж байгаа тэр доомыг үндэсний сэхэтнүүд өөрсдөө хийсэн давуу тал нь тэр байхгүй. Харин тийм. Энд чинь нэршил сольж байгаа болохоос биш. Нөгөө нэг бүтцэн бол яг л нөгөө нэг хуучин нэршлэрэл солигдож байгаа шүү дээ. Тийм. Тэнгүүд яг би ингэж бодлоо л за жоохон муухай ч гэсэн. Боловсролын түвшин доор байсан учраас яг тэрнлүүгээ шилжиж гинэ гэж ойлгож байгаа хүн бас хоор байсан болов. Тийм шилжиж байгаа гэж юус ойлголдог байхгүй. Биднээс урваад байгаа, дайсны тал болоод байгаа. Одоогийн байгаагаас татгалцсан гэдэг юм аа. За одоо энэ үзэл суртлынх нь юм ингэ тавьж байгаа. Одоо төрийн үзэл суртал чинь нөгөө л нэг сони явж байгаа ш төрийн л ганц 80 донд телевизор байсан мэт. Телевизээр юу явдаг байсан гэхээр зах зээлийн эдийн засаг бол капиталист улсуудын дангаараа өмчлөх өмч биш. Энийг социалист ахын дүүс бид ч ашиглаж болох арга хэрэгсэл гэж явжсэн байгаа байхгүй тий. Гоё ягааз энэ бол дайсан биш энэ чинь багж юм байна. Хэдүүлээ наа дайснуудын хэрэглээд байгаа багжийг авчи. Бидэнд хэрэгтэй. Тэгэхээр ямар ч хүн нэрэн хаамаа дайснуудаас юм алж авнаа. Гэт ингээд дайрчиж байгаа байхгүй тий. Тухайн үед. Тэгэхээр ийм зүйлийг яваад буюу тэр нөгөө эсрэг шинжлэлийн эсрэг байсан консерватив хуучинсаг жигүүртнүүдийг ерөөсөө айгу тайвшруулсан. Тэмцэх юмгүй болгочихж байгаа байхгүй. Би тийшээ очиод байгаа, урваад байгаа, талаас солиод байгаа ерөөсөө биш. Ерөөсөө л бид харин тэр дайсантай чинь л стан маань гой багж байгаа нүзээ гэдэг юмар л яваад байгаа. За ингээд дараагийнх нь 5 дахьт нь хийсэн зүйл бол юу гэвэл нөгөө аймаг можийн өөртөө төвлөрлөг сааруулсан гэж. Төвлөрлөг сааруулна. Ялангуяа чинь ингээд юу ачиж байгаа шүү дээ ингээд урт сунжирцсан улс шүү дээ. Нутаг тэнгууд хойд талдаа өмнөд талдаа хоёрын чинь нөгөө хойд тал нь солонгос шиг нөгөө газрын гүн талдаа илүү өмнөд тал руугаа тариалан ногоотой нь илүү гэдэг ч юм уу нэг ийм
нөхцөлөд нь өөр байхгүй. Тэгэхээр нэг хүн улсын эзэн гэдэг нөхөр за нэг хүнтэй яриад чамтай гадаад худалдааныг хийгээл те. Ингээд байгаагүй. Одоо бодлогоо дээр ч гэсэн яригадаад байгаа зүйлтэй адилхан. Улс эрхийн өгчин. Тэгэд тэр хойд мужийн инх хот байна уу? Өмнөд мужийн Бат Эрдэнэс үл шалтгаалan чи уурхаагаа эрхлэх гэж байгаа. Би тариал эрхлэх гэж байгаа. Хоёр шал ондоо зорилготой, шал ондоо мэрэгжлийн нөхцөл байдлын шал ондоо хүмүүс тэр тус тусгийн компанитай л хөрөнгө оруулалтаа хийнэ. Гадаад хөрөнгө оруулалтаа ярина. Тэгэд буруудчлаа гэж бодъё л да. Эрсдэлтэй алдчихлаа гэж бодъё. Тэгэх юм бол инх хот тэр компанитайгаа тэр компанийнхаа талаар л оруулсан хөрөнгөөр л хариуцлага олгож байгаа байхгүй шат чинь. Уус тэрэнд өрөнд ороод байхгүй. Тэгэхдээ улсаас юу хэрэгтэй гэвэл зүгээр бас хүндлэн биш. Инх хотыг тэр гадаадын хөрөнгө оруулагчтайгаа нийлээд сайхан компани байгуулах эрх зүйн орчныг л улс сайхан хийгээд өгч байгаа. Тэгээд инх хот тэрнийхээ 34-ыг авна уу, бүтэн авна уу, үгүй ер нь зээлэндээ баригдаад өрөндөө баригна. Тэр инх хотын л нэг хүний асуудал болохоос улсаараа нэг юм руу бүг гэд цүл пал хийгээд орчихгүй. Ийм бодлого гаргацсан байгаа байхгүй. Тэгэд төвлөрөл байгаа цагт өрсөлдөөн байдаггүй гэж. Түрүүн би ярьжсэн. Баялагаас нэг талах хийгээд тэр улсын төв сан руу хийчихэд буцаагаад инх хооронд надтай өөр нь ийм юмтай хин өрсөлдөх юм. Тийм биз дээ. Ямар амт өрсөлдөх юм те. Тэгээд тэгэхээр ерөөсө төвлөрөл ингээд байх биш. Тэр жижиг эсүүд чинь нийлбэр нь улсын хөгжил юм байна. Тэр дулмаа хөрхийн амтан ганцхан амьсан муу нэг чинь ингээд дулмааг буруутгах биш. Улс даяараа 3 саяула амьс ичих юм бол дэлхийн одоо яах нь штэ. Тэргүүлэгч томор зургаар харах юм бол улсаараа явчих юм байна. За ингээд яасан гэхлээр хөрөнгө оруулалтын тухай хууль мөл гараад энүүгээрээ юу гэж байна? Policy precedents law гэж байгаа. Хууль бол одоо ингэж бодлогоо гаргачаад жишээ нэх гоё байгаа хгүй налуугийн жишээ байгаа. Одоо зүүн тийшээ усаа урсгамаар байвал битгэд зүүн тийшээ урсгах хэрэгтэй байна гэдэг бодлогоо зөв чиглэлээ олж стратеги тодорхойлчлоо. Тэгвэл хууль нь зүүн тийшээ урсгах налуугийн энэ геометрийн одоо цаасан дээр зургийн зурх юм байна. Энэ нь хууль гэж байгаа байхгүй. Ийшээ зурхгүй шүү. Өнцгөн тэд байна шүү гэдэг чинь хууль. Манайхан болохоор яаж нэг за манайхан гэл тань бол эсрэг нь юу вэ гэхээр хуулиа зохиочоод тэгээ ер нь усан тийш урсчихгоот зүв байсан шүү дээ. Уг нь нөгөө тийш урсгаас ингээ маргаан давчтаа тийм л да. Тэгэхээр эднийх болохоор түрүүн пайлот хувилбар дээр яасан гэхлээрэ бодлогоо эхэлж гаргачаад тэгээ урсгаж үзээд зүв урсчин биднээс ийшээ урсна гэж бодсон чи биш ингээ зургаа өөрчлөж байгаа. Яг зөв газар руу ус урслаа шүү дээ. За энийг болчилж гэж байгаа байхгүй. Энэ хууль тогтвортой. Ингэж тогтвортой хадгална. Тэрээс буруу хууль гаргачаад тэрийг тогтворчлтыг хангах чинь ингээ буруу чигт нь 20 жил явуулах юм бол баларх байхгүй. Тэгэхээр хамгийн тогтвортой хууль буюу тэр 87 онд баталсан Policy Precedents Law механизм буюу гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих хууль нь 20 жил ингээ огт юу ч гар өрөхгүйгээр үндсэн хууль аятай явсан байгаа. Тогтвортой. Тэгэд энэ хуулийг болох 86 онд юугаа зарлаад л ердөөс 87 оны хуулиа гаргачихсан. За мэдээж саний нөгөө яасан тийм цалингийн системийг энэ дэр гяст урдатах юм. Цалингийн системийг бас бүр дураараа хийчихаагүй юм байна. Энэ социалист улс шүү дээ. Хойд талд байж байгаа бат чамтай хідээр цалин тохирж байна. Чи таарын хоорондоо бие бинийгээ хідэр үнэлж байгаа чинь би оролцохгүй. Гэхдээ мэдээлэл авна. Өмнө нь дутагт байгааг авчна. Ингээд тэрийг цалингийн индекс гэдэг юм. Одоо бид хэд чинь гэдэг үстэй. Монгол банкны өнөөдөр зарласан долларын хань шийдвэ гэж багцаа авчаад гэхдээ Монгол банкны ханшаар нэг 8 шагдар ингээд идэггүй шүү дээ. Нэг бүр хайлаад алга болчихгүй гэдэг байхгүй юу. Тэгээд одоо нөгөө ажиллах хүчин хомсдох үед ч юм уу зарим үед 1000 төгрөгнөөл одоо чи нэг 1000 төгрөг олохын тулд 100 төгрөгөөр намайг хөслөх гэдэг. Гэтэл чин би энд 5000 гэж суугаад ингээд ажил бүтэхгүй байснаас тэр багцаа авахуулаад явцдаг. Ийм юмыг нөгөө либералчлаад нөгөө юутай болоод эрхчлөөтэй олгоод тэгээд тэрэндээ харин мэдээлэлээ авч байгаа. Нэг зураас татчаад энэ чинь ингээд хамаатаад явна шүү гэж байгаа юм байна шүү дээ. Тэр цалинг бол дээшээ доошоо бол хит ингэж унж өсөхгүй гэсэн санаа юм байна тийм ээ. Тий. Тэгэхээр нэг дуурт хоёрдугаар болохоор энэ мөнгөн дүнгийн юу болсон гэхлээр одоо манайх чинь нэг эднийг дөрөөцсөн юм шиг байна. Тэгээд ойлгоогүй дөрөөцсөн юм шиг байна. Нөгөө хөдөлмөрийн доод хэмжээ гэдэг нэг юм байгаа даа шүү дээ. Нэг өхгүй амьдрын гэдэг байгаа ч юм уу. Яг яах гээд тэрийг доод хэмжээг яагаад байгаа ч юу лээ. Бити би энийг шулаад байгаа гэдэг юм уу. Хинээс хамгаалаад тийм гараад байгаа тийм. Нэг би сайн ойлгохгүй байгаа. Нэг үг хэлэхэд. Энд болохоор тэр индекс юу тогтоод нэгэвэл манай улс яг энэ цалингаар хүн ямар таач нөгөө эхний хэрэгцээг хангах юм байна.
эхний хэрэгцээгээ хангах юм бол дараагийн нөгөө гидсэн бүр үлсч өгөхгүй би нэг дэмтэхгүй байгаа бачих юм бол дараа нь тэрэн дээрээс дараагийн хэрэгцээ өндөө шүү дээ нөгөө юуны маслын гурвалжингаар боловсрох сурах тий энэ тэрэг тийм ч явах юм байна гэдэг. Тэгэхээр ядуурлын түвшин хаана байна вэ гэдгийг хараад байгаа юм байна. Тэгээд энэ хооронд яасан гэж 87 оноос 90 оны хооронд 3 жилийн турш дараа нөгөө буцаад экспорт гэж болсон будаагаараа. За санживал би бүр Вьетнам будаа гэдгийг авч идэж чинь яг энэ үед манайх адилхан шилжсэн явж байгаа. Нөгөө айхтар байсан улс. 90-ад оноос Вьетнам манад тусламжийн сосдод орнуудынхаа тусламжаар гээд манад будаа хандвилж исэн улс болчихж байгаа. 3 жил дотор нөгөө үлсэлэн гуйлгад чинь хятад чинь манай 90 оны шилжилтийн дунд Монгол улсад хийдэгдсэн байла. Монгол улсад будаа хөрөхөд тусламжаар олгоод явж байгаа. 3 жилийн дотор сэргэж штэ. Буцаас сэрэгцэн экспортлогч болсон. Бүр тэр өдгөө нөгөө дэлхийн 200-аад улсын адах Зимбабвегийн өмнөөс улс чинь 3 жилийн дараа манад тусламж өгөө явж байгаа байхгүй. Манайх ичгүй тэр аваад идчихсэн яг тий. Би л идчихсэн. Би ижил байсан мэдгүй одоо. Тий. Вьетнам будаа гэл нэг арай гурвалд нэг юм урт төвч сонинч шиг будаа зөөвөн төвч будаа шиг байдаг лээ. Буруу санаж магадгүй. Бүх будаач зөөвөн л та зүгээр арайч гурт байсан баг. За ингээд ерөөсөө эргэлт буцалтгүй хувийн хөвшил бол ерөөсөө хөгжлөгдгийг нотолчихж байгаа байхгүй пайлот хувилбараараа яалаа бүр нотлогдчихлоо улс нь босоод ирлээ шүү дээ. За ингээд нэгэд босоод ирэнгүүт хүн яадаг лээ улам гой өсрөнгөө хөгжилт одоо нэг хөлдрөө босоод ирлээ шүү дээ. Өсөрч дэвцмээр шүү дээ. За энэ хооронд хин бэ гэхлээр одоо нөгөө импортууд ганц гадаадын хөрөнгө оруулалт гэдэг юмар нэрлэлчээд байгаа нөгөө гадаадын хөрөнгө оруулалтын чинь хамтын ажиллагаа гэж яриад байгаа шүү дээ. Хамтын ажиллагаа гэдэг нэрээр нь бол Монголд зохимоор байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр манай монголч одоо зарим хүн айгүй муухай сонсогдоод байгаа шүү дээ. Ингээд 90 оноос 2007 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалт буюу дотор нь юу вэ гэхээр удирдах арга зүй. Яагад гэвэл Вьетнам тэр аяараа дандаа боол болж чадсан байхгүй. Боолоос тэгэхээр салж чадахгүй байсан. Удирдлага арга зүй. Удирдлага гэхэлээ дарга загнахж байгаа огт биш шүү. Хамт олныг зөв чиглүүлэх, дайрагт чиглүүлэг өгч чаддаг. Бусад хамт олонтойгоо интеграст орохын тулд хэлэлцээр хийж чаддаг. Тэ? Хэлэлцээрийг бусдыг дээрэмдэх одоо боксинг бэрхэнг дагаад нэгэн зодож байгаа биш. Хамтдаа нөгөө биднээсийн юурн бүгд ойлгоод байгаа харин ойлгохгүй байгаа. Вин зарчим чи яах юм гэхээр бусдын үгийг сонсоод бусдад юу байгааг нь хангаж өгөх гэдэг энэ юм байж байгаа. Дараа нь заа би чамтай сайхан хэлцэл хийжлээ. Өөрөө тэр чинь яаж тэр юм хийх юм биелүүлэх юм. Нөгөө инженерийн арга зүй тэ инженеринг боддог. За тэрийг яг технологи болгоо бодит байдал дээр буулгаж ирж байгаа, стандартжуулж байгаа тэр хууль дүрм журмын биелэлт тэ энэ бүгд чинь тэр гадаадын хөрөнгөлцөө орж яадаг юм а. Тэрнээс ганцхан мөнгөний л манайхаа хааддаг тэ. Тийм биш юм а гэж. Ингээд гадаадын хөрөнгө оруулалт болох хөгжлийн хэрэгсэл гэж нэрлсэн ба. Хөгжлийн хэрэгсэл юм а. Тэгэд одоо энийг өөрөө болохоор Монгол дээр болгоод үзье. Гадаадын хөрөнгө бол татах уу гэж асуувал болоо зайлуул гэж ярьж байгааз. Яг эсрэгээр үгийн сольч зүр өгүүлбэрийн үгнүүдийг Ctrl F дарж агаад документын солио хийчихье. Хөгжлийн хэрэгслийг оруулж ирэх үү гингүүд. Яах юм бэ гэдэг урах нэг хүн олдох уу. Хөгжлийн хэрэгсэл хэрэгтэй юу гингүүд. Яах юм бэ зайлуул гэж юу хинч хэлэхгүй байхгүй. Ингээд үг сонголт хүртэл буруу байна гэдгийг байнга яадаг юм тийм. За нэвтрүүлэг манд дуусчих. Хоёр дахь хүн сэдвээ ганц хөгөлбөр тусгаж. За ингээд гой болчлаад гадаад гэдэг чи хий юм бэ. Гадаад хүн болгон гадаад биш юм байна. Хятад ч юусоо юу юм биш үү? Зах зээл юм биш үү? За ингээд хятад руу айгу гой болж исэн 2000-аас 2015 онд хятадын нөгөө хятад хамаг компанид юмаа барьсан боловсруч ингээд байж байгаа. Хятадууд ч жоохон дэшээ болоод явсан юм байна. Тэгэнгүүт саяны ковидын үе энэ дэлхийн худалдааны дай мааны үеэр чинь бүр Вьетнам ч бүр өсрөнгөө хөгжсөн юм биш үү? Саяны ковид үеэр. Ягаад гэвэл хятад ингээ өөрийгөө блоклцсон. Өөртөө шүдэр тавьсан. Яг энэ үед нэг ч хориг тавиагүй маань Вьетнам. Одоо наад үүсээд байгаа энэ цаг агшинта том мангас унтчих хооронд буршуухан үйлдвэрлээд аваа. Хятадын тэр орон зай эзлээд аваа гэдэг. Ийм бодлого явуулсан юм. За ингээд цаг дуусчаад байгаа болохоор дараагийнхны болохоор за ингээд үйлдвэрлээд эхэлсэн. Үйлдвэрлээд эхлэнгүүт Made in Vietnam байсан бол Designed by Vietnam гэдэг одоо бодлого явж байгаа. Энэгээр юу хэлэх чинь гэсэн чинь нэг статистик гэдэг юм байна. Нэг хэсэг Made in Japan гэж явсан. Made in China гэж явсан. Одоо Made in тэр гэж яваад байсан улсууд дандаа
бүр одоо ирээдүйд одоо зөгнөлөөр харах юм бол чи одоо Made in Inkbat байх юм бол би дараа жил энэ хүүхд юмд хүрэхэндээ гэдгийг шууд харахаар хэмжээ байд юм байна. Энэ Made in Vietnam-ыг гэдэг цолыг авсан хүн бол дараад нь ерөөсө хөгжих нь тодорхой юм байна л да. Тэгэхээр Монголд Made in Mongolia гэдгийг одоо дэлхийд даяар шуугаач муугаарч санаарч шуугаагүй те. Тэгэхээр бидэд бол арай болоогүй юм шиг энэ статистикаар болол те. Тэгэхээр биднээс Made in Mongolia гэдэг тэр нь мууч ба санч ба Made in China гэдэг шиг ороод ирэх юм бол бидэд харин жинхэнэ өө одоо хөгжлийнхэн гараандаа гарчжээ гэж үнэлэмжийн одоо тийм сенсор юм байна шүү. Гэдгийг эндээс бас баталж байгаа. Батайхтаа санаж байна. Монголд ер нь Вьетнамд сурчид хизээнээс орж ирсэн. За энэ ч одоо нөгөө шар Excel-ийн үеэс л их миний мэдхийн. Accent гэдэг машин. Excel, accent-ийн өмнөх тий. Excel-ийн үеэр. 2000 оны хавцаа юм да. 2000 онд Excel орж ирсэн байсан баха. Байсан тийм. 90 оны сүүл 2000 оны ихэр. Тэр үеэр Вьетнамд орж ирсэн тийм. Байсан бахаа гэж бодож штэ. Яг тэрийг бол яг он сараар санахгүй шүү. За яг тухайн үед гэж бодъё. Тэнгүүтээ тэр үеийн Вьетнамд бол мөнгө хайж орж ирж байгаа штэ. Монголоос. Их орондоо ажиллаад хөдөлмөрлөд болохгүй байна. Монгол арай жоохон мөнгөтэй байсан байна гэж орж ирж байгаа шүү дээ. Тэгвэл одоо Вьетнамд шал өөр болсон. Харин тийм. Тэг нэвтрүүлэг гарчих би одоо энэ хэлэх гээд байна л да. Энд хүмүүс ч буцаад явчих юм шүү гэх гээд байхгүй. Тэ? Тэр үед одоо яана гэж. Нэр нь тэгээд энэ дээр яг саяных чинь нөгөө юуг сануулчлаа. За одоо тэгээ яасан гэсэн будаа байдаг гэсэн нэхэмл болсон. Одоо электрониксын салбар руу орцсон. Тэгээд түрүүний сүүлийн юм байх. Үйлдвэрлээд шатчлаа болчлоо тий. Гэхдээ ямар ч бүтээмж, ямар ч чадaltaй зал хагаад гараар юм уу? Хичнээн трактор унаад бүтээмжээ сайжруулаад дэвшилт гарахгүй өргөжлөлт хийдэг юм байна. Тий. Тэгэхээр будаага улам их өргөжүүлээд хайад ах хэвээр гэхээс илүүтэйгээр дараагийн технологи нь юу вэ? Дараагийн төвшин нь юу юм? За энэ дараагийн төвшөнд гарах зүйл чинь бол хичнээн сайхан болчихсон байгаа нэмэргүй байна. Хичнээн сая 100 саяг 200 сая Вьетнам болгоод нэмэргүй байна. Тэгэхээр designed by буюу бусдын юмыг үйлдвэрлэж өгөх биш. Бид хэд өөрсдөө энэ дээр дизайныг ч одоо булчингаар дизайн гэж байхгүй байх л та тий. Биеийн тамираар дизайн гэж байхгүй байх л та. Толгойл дизайн л нэзтэй. Дизайн гэдэг байгаа нь хувцсны дизайн тухай биш шүү тий. Одоо би чиний яахыг зурж өгөх гэдэг байгаа байхгүй. Бус улсуудын яахыг зурж өгөх гэдэг. Тэгвэл бус улсуудын яахыг зурдаг тэр дизайныг нь хийдэг зам мөрийн зурдаг хэмжээнд очно гэдэг бол айгүй том амбиц тавьсан явж байгаа юм байна тий. За гээд энэ утгаараа нөгөө дүнэлтэй нэг өгүүлбэр хэлье. Би тэд гадаадын хөрөнгө оруулалт гэж буруу талцах ёсгүй юм байна. Мөнгө хаа байна? Тэрийг л авна үстэй. Гэртээ хичнээн их нөхөр хоёр өстой гад дэлгүүрээс юм авахгүй гал хичнээн талхаа өөрөө барьж идэх юм. Гэртээ хичнээн мал хонд хийж чадах юм. Тэгээ бүх юм гаднаас хамаарахгүйгээр амьдран гэж яаж чадах юм бэ? Чадахгүй. Тэртээ дургүй биднээс хараал идсэн гаднаас түүцнээс юм очиж авна. Дургүй үргээд мухаач гисэн. Яг гэвэл эн чинь зах зээл гэдэг бол хамтын ажиллагаа юм аа. Энийг энэ үгэтбэрээр нь ойлгож очие. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг чинь ганцхан мөнгөний хараад байгаа юм биш юм аа. Нөгөө мэдлэгч нь орж идэдэг юм байна. Тэ? Тэр мэрийг яваад тэгээд энийг хамгаалах юм бол төр юу вэ? Тэр хууль орчноо тогтвортой байлгаа. Тогтвортой байлгахдаа нэг модон хууль хийчихэд тэрийг тогтвортой барих гайгүй тухайн биш шүү. Бид хайчгаж байгаагаа шийдчихэд тэр хайчгтан зориулсан тэнэ явчихгүй тулд ийм хашлага барьж хуульчилж өгөх хэрэгтэй юм байна шүү. Гэдгийг хэлээд одоо нэвтрүүлгээ дуусгая да. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS болон энгийн бөгөөд төгс хадалаа бовент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Одмон дөрсөөгөр болон NTV телевизээр 83.3 107 цалгын Одмон радиогоор хүрлээ. За батах дараагийн дугаараар олцъя. За баярлалаа. Дараагийн дугаараар олцъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмон дөрсөөг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмон нэр дээрх Удааглын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмон дөрсөгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.